Мөнхийн Бурхны өрөөж өгсөн энэ сайхан гэрэлт өдрийн минь төргий. Та бүхэн их уршийн хамгаалах, эрхийг хамгаалах энэ сайхан баярын өдөр шингэлтэй жаргалтай хайр дотор хайрлуулан хүндлүүлэн бие биенээ баярлуулан сайн сайхан өдрийг өнгөрүүлээрэй. Тэгэхээр хөөхд гэдэг бол Бурханаас бидэнд өгсөн асар том бэлэг. Тэднийгээ Бурханы хүссэн замаар замнаж итгэлтэй зөв шударга хүн болоосай гэж та бид хүсэлгүй яах вэ? Бурхан эцэг минь бидэнд үр хүүхдээ Библийн дагуу хэрхэн хүмүүжүүлэхийг зааж өгсөн байгаа. Гэр бүлд баг балчир хүүхэд эцэгхээ хөндлөж суралцаж харин томчууд бид тэдэндээ үлгэрлэн харуулах хэрэгтэй. Мэдээж хүүхдүүд маань өсөж төлөвшөх тусмаа амьдарч буй амьдралаараа ахмад хүмүүсийг хүндэтгсээр байдаг. Учир нь эцэгхээ хүндэтгвэл урт удаан наслах болно гэсэн амлалт бидэнд өгөгдсөн байдаг. Харин өнөө цагт хүүхдүүдийн ийм зүйлд баг болчраас нь сургаж чадсан хүмүүс хэр олон байдаг бол буруу хүмүүжүүлсэн хүүхэд бухын хөзүүнээс хатуу гэж монголчууд бид ярьдаг. Тэгэхээр бид нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол бидний төрүүлсэн хүүхдүүд болгон бидний баялаг мөн бахархал болдоггүй. Яагаад гэхээр тэднийг хүмүүжүүлэх та бидний арга ухаан дутсан болохоор л асуудал урган гарч байгаа хэрэг. Мэдээж энэ нь бидэнд өдөр тутам гэрээ цэвэрлэх бохирыг тавгаа угаадагтай адил үр хүүхдүүдээ хүртэл анхаарал халамж тавьж чаддаггүйд хамаг учир оршиж байгаа юм аа. Тэгэхээр үр хүүхдүүдийн зөв сайн хүн болгож улсыг орон ард түмэндээ хэрэгтэй эзэн Бурхны өмнө гимшээд ирээд амьдраад явах Бурхны хүссэн хүмүүс болгож хүмүүжүүлэх гайхалтай зөв сонголтыг хийж чаддаг сайн хүмүүс болгож өсгөж хүмүүжүүлэхэд бидний сайн нөлөөлөл хамгаас их чухал хэрэгтэй. Тухай энд би өгүүлж байгаа юм аа. Есүсийн нэрээр та бүхэнд хүргэж байна. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.